За сайн байцгаана уу өрхөн мөндөд үзэгчдээ. За манай Free podcast-ийн болсон явдал болон маань эхлэх бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаараараа бид хоёр одоо амьтдтай таарсан, тулгарсан за ер нь тэгээд янз янзын амьтан байх шиг байна те хандгаагаас эхлүүлээд хун хүртэл амьтд гэсэн те. За тэгэхээр энэ дугаараа бол миний зүгээс бол сайхан сонсоод сайхан асуулт асуугаад тэгэл хамтдаа хийцгээе. Тэгээд танд өдрийн мэндийг хүргэе. За Дэлгэр Баттаас өдрийн мэндийг хүргэе. Үзэгчдтэй бас энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд бас Дэлгэр Бат маань нэлээд том аяллаас эргэж ирсэн. Ямар ч байсан нэлээд сонирхолтой аял болсон байх шиг байна. За өнөөдөр яг Дэлгэр Бат маань хэллээ. Бид нар нэг хэд хэдэн хэргийг ярихаар байгаа. Ерөнхийдөө бол хамдгаа, буг, могоо, за нөгөө монитор гөрүүл гэж яддаг. Тэ монголоор бол варан гөрүүл гэдэг шиг байна те. Тэр гөрүүл гэх мэт одоо амьтдаа таарсан энэ хэрэгүүдийг яри за нэвтрүүлэг рүү орохоос өмнө бид бас энэ зүйлийг та бүхэнд дурдж хэлэх хэрэгтэй. За манай Free podcast-ын зүгээс зүрх мартахгүй хүүхдийн санд нэгдэж байгаа албан ёсоор дуулахад таатай байна. За энэ одоо зүрх мартахгүй хэмээх энэ одоо төсөл маань ерөнхийдөө бол зүрхний энэ төрөлхийн гажиг гэдэг онцтой зорилтод одоо хүүхдүүдийн энэ бүлэгт бол одоо эрүүл мэндийн цогц үйлчлэгээ үзүүлдэг гэдгийг бол та бүхэн мэдж байгаа. Энэ үйл ажиллагаа бол 2020 оноос эхлээд 5 жил маш амжилттай явагдаж байна. За ингээд энэ хугацаанд бол 1400 орчим хүүхдэд бол маш амжилттай бол хагалгаа хийсэн байна. За тэгээд статистик тоо мэдээ бол их аюултай гарч байгаа юм л да. Ер нь олон улсын статистикаас харахад бол 1000 төрөл тутамд 8 хүүхэд бол зүрхний гажигтай гэж гарч байгаа бол манайд бол энэ тоо бол 100 хүүхдүүд нэг нь төрөлтийн одоо ер нь зүрхний гажигтай төрөлдгөө гэсэн юм нэлээд эвгүй ийм тоо баримт байгаа. Тэгэхээр дунджаас илүү биш. Тийм, ер нь дунджаас илүү байж тараад байна. Тэгэхээр Free podcast-ын зүгээс бас нийгмийн хариуцлагын хүрээнд энэ хүү аянд бас нэгдэж байгаа гэдгийг одоо манай Free podcast-ын залуус та бүхэнд хэлэхэд таатай байна. Та бүхэн доорх гарч байгаа дансанд бас одоо хандив мөнгө хийхэд бол энэ бол одоо зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд туслах энэ одоо мэс заслын маш цогц энэ одоо 15-аас 20 сая төгрөгийн зардал гардаг гэж байгаа юм те. Энд бас та бүхэн бас нэгдэрээ гэж Free podcast-ын зүгээс уриалахаарай. Free podcast-ын зүгээс ч гэсэн Free podcast-ын залуучууд бас энэ аянд одоо ингээд нэгдэж орж байгааг дуулгахад таатай байна. За ингээд хоёлаа дугаараа эхлэе. За хоёлаа хид хідэн амьтантай өнөөдөр учран таарна. За юуны өмнө хоёлаа хандгаанаас эхлэе. Тэгэхээр манай Дэлгэр Бат маань хандгааны талаар ер нь хэр мэдлэгтэй вэ? Хандгаа гэж ер нь ямар амьтан байдгүй яадаг гэдэг талаар ер нь тэгэл ном зохиолоос уншиж ирсэн баг тийм ээ. Та яг нөгөө сэр нууртан дотроо бол нэлээд том биетэй. Тэгээд манайхан бол тэгэл угаасаа нөгөө Сибирийн тайг, манай бас тайгаад бас байдаг тэр мэдэн те. Монгол орны хувьд бол тархацын хувьд бол одоо хөвсгөл голдуу. За тэгээд хойгуур одоо юу гэдгийг хинти сэлэнгээр бас хайдсгэр нь байдаг бах те. За тэгээд бас дээрэс нь хандгаан нөгөө юу гэдгийг эвэр уруул тэгэл нөгөө хэрэгтэй хэсгүүд нь байна. Тэрнийх нь бас авах гэж бас амчид нэлээд агнадаг тийм тоо толгойг цөөрүүлдэг тийм явдлууд бас байдаг юм байлээ. Тэр нь хандгааны хувьд бол асар том биетэй том амьтан гэдгээр нь л юм мэдсэн шүү дээ. Манай орны хамгийн том амьтныг нэрлэсэн хүмүүсийг хандгаа гэж хэлээ шүү. Тий. Ер нь хандгаа бол Монгол орны хамгийн том биетэй амьтан гэж. Талбайсууд тий. Тэгэж би уншиж байсан. За хандгаа гэдэг энэ хүн амьтан маань бол өндрөөрөө нэг 2.5-аас 3.2 м хүрдэгэ гэсэн ийм одоо судалгаа байна. Дэлхийн бөмбөрцгийн голдуу хойд хагаст нутгалдаг. Ерөнхийдөө сэрүүн бүсэд. За тэгээ бүр тодруулбал хойд Америкийн хойд хэсгээр, за дорнод Евразийн дорнод хэсгээр нэлээд тархсан. Ерөнхийдөө Сибирийн хойд хэсгээр нэлээд тархсан. Бараан хөрөн өнгөтэй, за өтгөн үстэй гэдгээр нэлээд алдартай. За хүзүүн доороо бол илт ялгархуйцын доош унтсан, за хонх гэж нэрлэдэг тийм арьстай. За эрийг нь бол манж гэдэг. За эр хандгаа буюу манж нь бол тийм урт гинших мэт дуу гаргаж сүндэс буюу им хандгааг одоо өөртөө татдаг. За тэгээд эрэгч нь бол бас яг нь хурц өнөртэй шээс ялгаруулж тэрүүгээр бас газар нутгаа тэмдэглэх. За мөн одоо эмэгчнээ одоо татах ийм одоо зүй тогтол байна. Үржлэг үйдэг гэсэн үг тийм ээ. Чон нохотол төстэй юм шүү дээ. Тэгвэл тий тэгээд нэг тийм юунууд харагдаад байна. За ер нь бол яг одоо энэ манж одоо эрэгчин хандгаанууд буюу манж нарын хувьд бол юу анзаардаг гэхээр одоо эмэгчэндээ үндсээ үлдээхийн тулд бол тийм өрөнд дүр төлөө үлдээхийн тулд одоо хоорондоо тулалдах ийм зүйл бол нэлээ анзаарагддаг хоорондоо өрсөлдөг. Энэ нь бол ер нь бол яг тулаан их хвчлэн гайгүй төгснө л дээ. Энд чинь нэг ихдээ нэг нь нөгөөдөө сүрийг үзүүлснээр л ерөөхдөө тулаан
дуусч байгаа. Ерөнхийдөө том биетэй л дийлж байгаа юм л да тэрэнд наа. Гэхдээ яг хоо ер нь өрсөлдөөн ширүүс үйтэй бол бас ширүүн байдаг. За ер нь эрэгчин буюу одоо манж одоо эр хандгаа те сүндэсийгээ бодвол илүү том биетэй, том эвэртэй. За тэгээд эвэрний дэлгэмэл өргөн ерөнхийдөө 2 м өрхийн тохиолдол бас байдаг. Харин сүндэс нь бол эвэргүй байдаг. Үржил нь бол голдуу нэг 9 сараас ер нь 10 сард болдог. За маш энгийн байдлаар үржлийн хосоо бүрдүүлдэг. Ер нь бол нэг манж, нэг сүндэстэй бол 7 хоног орчим хосолдог. За энэ хооронд бол үр тогтоолт явагдана. За ингээд үр тогтсныхоо дараа бол сүндэснүүд нь бол манжийнхаа орхиж явдаг. Ингээд 8-9 сарын дараа нэг за маш цөөхөн тохиолдолд 2 ходол төрүүлдэг. Зулцгыг ярьж байгаа тийм. Ходол. Жилд ходол нь яг жил гаруй ер нь ихийгээ дагаж амьдран. За ганц нэгээр амьдрдаг. Зөвхөн орон орсуу гэдэг нийлдэг юм сонирхолтой амьтан байна. За ходлуудын 50% нь бол эхний жилдээ өгдөг гэсэн юм. За энэ бол олон шалтгаантай л да. Энэ бол чоннохоо дараатан дайрах ч гэдэг юм уу те. Эсвэл одоо хэд хүүтэн болох ч гэдэг юм уу те. Тийм шалтгаануудаас болж өгдөг. Ер нь бол ходлуудын энэ 50% нь ингээд эхний жилдээ өгдөг. Хэрвээ эхний жилдээ давж чадах юм бол нэг 8-аас 12 насалтгаа гэсэн нэг ийм судалгааг бол Канадын биологчд хийсэн байгаа. За ер нь эмээсээ богино насалдаг. Ер нь бол тэр Канадын судлаачид их сонирхолтой фактыг гаргасан. Хүн дээр ч гэсэн их сонирхолтой факт гаргасан байлаа. Тэр нь ямар факт гэхээр ер нь энэ эрэгчин амьтан ялангуяа хөхтэй амьтад бол эрэгчин ингээд үр төлөө үлдээгээд за тэгээд тэрийг хамгаалж тулалдах ийм зохиолдлого байдаг. За тэгэл тулалдж байгаа л ер нь хөхтөг тий. Ерөнхийдөө бол эрэгчин эмэгчнээсээ богино насалдаг гэсэн нэг ийм ангууд хүн дээр бол нэлээд тодорхой харагддаг шүү дээ. Нийт одоо хөхтэй амьтны хөхтэй амьтны. Тэгэхээр нэг хүн өөрөө ч бас их богино одоо эрэгтэй хүн чи эмэгтэй хүнээс аль болох жоохон бага наслаад байгаа харагддаг шүү дээ тий. Тэгэхээр энэтэй нь бас холбож тайлбарласан ийм зүйл бол анзаарэгдэж байгаа. За бид нар энэ дээр Брайан Эдвардд тохиолдсон хэргийг ярих юм ба. Энэ бол Америк нэгдсэн улсын Монтана мужийн нутагт дээр Бозман гэх нэртэй тийм ойд болсон хэрэг л дээ. За энэ Бозманы бол үзэсгэлэнтэг байгалаар бол их алдартай. За далайн түвшнээс дэш бараг 3300 м өндөрт оршдог ийм газар. Ер нь олон тооны шилмүст мод, өндөр мод ургадаг гэдгээр энэ хавь нэлээд алдартай. За хөрсөн дээр бол яг хуу цэцэг бол олон янзаараа ургана. За тэгээд навчин одоо нарсны навчин, хээр талын боргоцоо гэдэг ер нь энд бол харж болох юм зөндөө. За энэ нутгийн одоо нийтлэг нэлээд амтан бол мэдээж одоо хар баавгай, хүрэн баавгай, чон, пума буюу нөгөө уулын арслан бид нар одоо баавгатайч дугаар хийжсэн, пуматайч дугаар хийжсэн. За одоо чонтойч дугаар хийжсэн. За үүнээс гадна бол цагаан сүлд одоо хандгаа гэх зэрэг амьтад бол нэлээд байдаг. За ер нь бол хандгаа бол энд нэлээд элбэг тархдаг. Хүмүүс бол яг энэгээр ингээ аялж явахдаа за баавганаас болгоомжтой байгаарай, чонноос болгоомжтой гэж ярьдаг боловч хандгаагаас болгоомжтой байгаарай гэж юу хэлдэг юм байна л да. Гэхдээ энэ үед бол ялангуяа хандгаа орон орсон үед бол илүү ширүүн тогшин болох. Ялангуяа эрэгчингүүд нь те манжууд нь ийм болох зүй тогтол бол нэлээд анзаарэгдэж байгаа юм л да. За ер нь бол өөрсдөө тулаанд бэлдэнэ. За эмэгчин ч гэсэн бас одоо өөрийгөө бэлддэг гэж. За эрэгчингүүд нь хоорондоо тулалддаг. За мэдээж надад ялсан өөрөд моолтой. Ингээ энэ хэрэг бол 1997 оны намар тэр Петти Брайан гэдэг одоо хоёр хос байгаа юм л да. Одоо Бозмонд нүүж ирээд яг тэнд нэг сантехник чиглэлийн хоёулаа компани ажиллаулдаг байж байгаад яг тэр авдаа бас ажгүй цалин орлоготой учраас тэндээ ерөнхийдөө суурьшаа хоёулаа эндээ амьдрья гэж үзсэн баг. За ингээ тэр аваагаар явган аялал нэлээд хийдэг байсан. За энэ бол тэр хоёрын хооронд бол байдаг зүйл. Одоо явган аялал хийх, майхантай хонох, пикник одоо тэг хээрийн хоол хийж идэх, өдрөөр хаялах гих мэтлийн аяллууд бол нэлээд хийдэг. Тэгээд яг Брайаны сонирхдаг зүйл бол зураг авах. Ялангуяа зэрлэг байгалийн зураг авах. За ингээд 1997 оны намар Брайан яг Пеги хоёр аялалд явж байхдаа Брайан Пеги гэдгсэн баг юм. За зураг авчаад ирээ тийм байж байгаа би нэг удахгүй гэх. Яг өөрөөс нь асуусан. За нэг цаг орчин болох хаал гэсэн нэг тийм хэлсэн баг. За тэгээд Брайаныг бол явуулж байгаа шүү дээ Пеги. Тэгээ өөрөө ингээ хүлээгээд үзсэн. За тэгээд ирдгүү. Цаг боллоо, 2 цаг боллоо, 3 цаг боллоо ирдгүү. За тэгэхээр өөрөө хайж үзсэн баг. Тэр аваар хайж үзээ. Тэгээ харанхууч болсон. За ингээд сураг байдаггүй. За залгасан ч утсаа авдаг. Ингээд дуудлага өгсөн. За ингээд дуудлага өгснөөр бол Брайаныг хайх ажил өрнөсөн баг. За ирлийн ажиллагаанд үнэс ноход явсан байгаа. Байгаль хамгаалагчид явсан. За тэр шөндөө бол тэд ямар нэгэн зүйлээс олоогүй. Ингээ маргааш нь өглөө 8 цаг 30 минутын үед за тэр нэг байшингаас байгаль хамгаалагчдын байшингаас нэг багцаагаар нэг 60 орчим метр, 60-аас 70 метрийн хооронд одоо түүний цогцыг олсон баг. Үнэс нохтой баг. За гэр бүлийнхэн зөвшөөрлөлтөөр цогцсонд нь задлан хийсэн.
За тэр задлангийн хариуг сонирхолтой гарч ирсэн л да. Ер нь их тодорхой гарч ирсэн. Хандгаа дайрсан болох нь тодорхой болсон баг. Хандгаа, эргэжин хандгаа. За тэгээд биенээс нь хид хидэн шарах хэлэрсэн баг. Хамгийн үнд шарах нь нүдрүүн зүүн нүдрүүн орсон. Одоо хандгаан тэр ивэрний шарах байгаа. Тэгээд бүр тархины нэрвэлт татгаад гараад ирсэн. За тэгээд энэ шарах бол түүнийг бол өхөл төрөгжээ. Хангалттай өхөл төрөгсөн. Ерөөсөө энэ шархал гол шарх нь одоо байсан гэж. За тэгээд энэ бүх зүйл бол маш хурдан болоод өнгөрсөн байна гэж. Задлангийн одоо юугаар. Тэгээ хариу үйлдэл үзүүлэхдээ Брайанд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэх тийм боломж гараагүй гэж. За задлан хийсэн хүмүүсийн ярьж байгаа бол Брайан өөрөө тэр хандгаар чимээг гитж очсон байна гэж байгаа байхгүй. Зургийг дарах гад. Тэгээ гитж очиод зургийг авах гэж үзээд яг тэр үед хандгаа сандарсан байна. За тэгээд яг өөрөө ч хандгаач яг намар болцсон дөнгөөр хэлсэн шүү дээ нөгөө орон орчихсон догширсан энэ үед байсан сандарсан аль аль нь цочсон те. За ингээд хандгаа шууд хариу үйлдэл үзүүлсэн. Ийм л таамгийг бол байгаль хамгаалагч гаргаж байгаа юм л да. За тэгээд яг энэ тал дээр нэг Den Tires гэдэг байгаль хамгаалагчдыг тэнд судалгаа хийсэн байдаг. За энэ Den Tires бол өөрөө биологч хүн л те. Энэ биологчийн үзэж байгаагаар бол ерөөсө тухайн гар бүс нутагт хандгаа дайруулсан хандгаагийн одоо дайралтанд өртөж амиа алдсан анхны тохиолдол. Яг тэрнээс өмнө бол чонд бариулсан, бааваад одоо дайралтанд өртсөн гэдэг дуудлагууд бол пумад бариулсан ч гэдэг юм те. Тийм дуудлагууд бол ирдэг байсан бол хандгаа одоо дайруулсан анх одоо амиа алдсан анхны тохиолдол. За яг хандгаа бол хүнлүү дайрхан дайрдаг гэхдээ ихэнх тохиол хүн зүхтаж амждаг гин л дээ. Хандгаач бас жоохон болох юм байна. Тийм. Ялангуяа энэ том шивүү модон мотор бас их тийм шалмаг биш гинэ. Одоо тэр пума чон өдрөө шалмаг амтд идэж жижигхэн бийтэй те. Хандгаа бол тийм биш. Ерөнхийдөө ингэдэм юм байна. Хандгаа бол ингээд хүнлүү дайрах үед модроо авчтай юм байна. Ихэнх тохиолдолд хүмүүс. Тэгэхээр нөгөө жоохон мадан хар зогч сонирхлон буураа яваад гэдэг гинэ. За энэний тохиолдолд бол ерөөсөө Брайан бол модроо авчиж амжаагүй гэж ерөөсөө бүхэн айгу хурдан болоод өнгөрсөн. Тэгээ Брайан тохиолдсон явдал бол сүүлийн 20 жилд ер нь бол тэр бүс нутагт одоо хандгаад яг дайруулж нас орсон анхны тохиолдол гэж аль бие усаар бүртгэгдсэн юм. Тэгээд эндхийн аврагчид бол бас байгаль хамгаалагчид нь ихэнх тохиолдолд бол баавга, чон, пума эднэрийг л одоо тэд дайрах юм бол ийм арга хэмжээ аав шүү, хүмүүс ингэх ёстой шүү, нуруугаа харуулж болохгүй шүү гэдэг зааварчилгаа өгчээсэн бол одоо энд аялж байгаа хүмүүст ямар зааварчилгаа өгч юм гэхээр хандгаатай таарах юм бол ийм арга хэмжээ аав шүү. Ялангуяа үржлийн орооны үед нь бол ойртохгүй байхыг бол нэлээд одоо анхааруулсан ийм зүйл байдаг. За энэ хандгааг сүүлд нь хайсан баг. Байгаль хамгаалагч яг энэ хандгааг. Тэгээд ер нь бол яг хөө ингээ маргаан үсч байгаа юм да. Энэ хандгааг алах ёстой, алахгүй байх ёстой нэ тэргээд. Тэгээ ихэнх байгаль хамгаалагч ер нь ихэнх хүмүүсийн үзэж байгаа нь ямар үзүүлбэртэй баримтлал байсан гэхээр ер нь бол энэ те мөрөөрөө явж байгаа юм да. Энэ бол яг байгальд өөрийнхөө байгаа юм да. Энэ амьтны орон зайг одоо нэг ёсондоо одоо халдсан гэх юм да те. Энэ бол мэдээж нөө Брайны зүгээс буюу хүний зүгээс гарсан үйл учраас энд бол хандгааг буруутгах алах нь бол удахгүй маа гэж үзсэн учраас ерөнхийдөө тэр хандгааг бол одоо зүгээр орхисон гэх юм да тий. Ерөнхийдөө нэг ийм харамсалтай хэрэг бол Америк нэгдсэн улсын Монтанад гарсан байна. Бид нар чинь нөгөө яг л багцаа амьтдаас л болгоомжлолно гэдэг бол одоо нөгөө өвсөн тэжээлтнүүд бас тийм байх нь шүү дээ. Хандгаач 100% өвсөн тэжээлтэй юм байна. Тийм шүү дээ. Тий. Тэгээд одоо яг ер нь бол амьтныг за энэ өвсөн тэжээлтэй юм чинь намайг яавал гэдэг ч юм уу те. За энэ магчин юм чи аюултай гэх юм уу. Яг л адилхан амьтан гэдэг чинь амьтан дээр чинь хамгаалах инстинкт гэдэг юм заавал ажиллаж идэг те. Тэгэхээр бол тэр одоо зөв тогтолцоог бас бид нэр байгальд аялж байхдаа бас сайн одоо анзаарч ойлгох хэрэгтэй л гэдэг юм сургууль. Цагаал тулах юм бол морь тэмээ хүртэл аюултай шүү дээ те. Тангарах, тэрэг, хазах юу гэдгийг тийм бас бодууштай юм байна те. Тий, ер нь бодууштай. За хандгаатай таарсан ийм хэрэг болсон бол халиун бугтай бас таарсан. Бас их харамсалтай гарт өгснө хэрэг бас байна л да. За энэ халиун буг бол яг намар орооныхоо үед эргчэнгүүд нь ер нь согоонуудаа одоо өртөө татахын тулд хоорондоо бас тулаан хийдэг. За тэгээ ер нь энэ байгалийн зохиолгоо байна л да. Энэ аргал байна те. Энэ амьтад бол одоо хандгаа байна. Тулалдаж хин хүчтэй үр удмаа үлдээж хин хүчтэй үр удмаа үлдээн гэдэг бол тэр бодгал тэр одоо зүйл цаашаа ингээд амьд үлдэх байгалийн янз бүрийн одоо өөрчлөлт, эволюцийн өөрчлөлтийг давж гарах тийм одоо нэг ёсноо дархлаа болдсон байна. Тийм учраас энэ хоорондоо ингэж өрсөлдөн тэмцэнэ гэдэг бол айгүй зүг. Тэгээд энэ нэг анчтыг юу гэж шүүмжлээд байдаг гэхлээр сорчилж агдаг орвол хамгийн хүчтэй юм чинь ивэрнээс нь болоод ч юм уу тийм. Тэгэхээр нөгөө яг тэр үр удмаа үлдэх хэрэгтэй байсан нөхдүүдийг нь халаад сул доройнууд нь үлдээд тэгэхээр тэр бодгал бол яваандаа ингээд нэг юм
одоо нэгээс нь сул аваад сул хөвгөл төрж ин гэсэн үг л дээ. Ерөнхийдөө одоо ярих юм бол шулуух ярих юм бол тэгэл тэр нь бол цаашаа ингээд ер нь янз бүрийн одоо байгалийн өөрчлөлт хит хүүтнийг ч юм уу хит халууныг ч юм уу тэгсч гарах тэр одоо юу зохилтгоо нь алдагддаг юм байна. Тэгэхээр энэ байгалийн өөрийнх нь бас юм зохилтгоо нэлээд бас хууль нь үйлчлээд байна шүү дээ. Яг энэ дэр одоо нэг нэмэт хэлчихвэл зөвдөх юм болов буруутгах юм болов. Хүн ч гэсэн яг адилхан шүү дээ, тий. Ер нь хамгийн сайхан татагдана. Эрэгтэй ер нь бусад одоо амьтдыг хараад байхад жишээлбэл арслангууд дээр жишээлбэл харахад бол хамгийн харизмтай хүчрхэг арслан бол ганцаараа бүгдээрээ эмгчэнгүүдийг авна шүү дээ, тий. Тэгэхээр эмгчэнгүүдийн бол хамгийн нэгдүгээр зорилго бол хамгийн одоо хүчрхэг арслангийн үр төлийг тээх үүрэгтэй. Арслангийн үүрэг бол хамгийн одоо боломжтой байдлаар олон одоо эмгчэнд эрсэлэнд бол өөртөө одоо суулгах үүрэгтэй байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан хүн ч гэсэн одоо юу гэдэг ингээл эрэгтэй хүмүүсийн хувьд бол ингээл одоо хөхч гэдэг юм өгдөгч гэдэг юм гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл яг цаатлынхын эволюцийн байдлаар харж үзэхэд ер нь бол үрд хөврөл бол миний хэрэг үр хөврөлийг гаргачих юм бол одоо нөгөө хүүхдийг хангалттай хэмжээний сүүгэр бойжуулж чадах уу гэдгийг нь харсан одоо далд байдлаар инстинкт л байгаа байхгүй тий. Тэгэхэд одоо өргөн ташаатай ч байдаг юм уу. Тэгэхэд бол ямар нэгэн нялхсан эндэгдэл байхгүйгээр үр удам төрүүлэх боломжтой юм байна гэдэг тийм селекцийн байдлаар гарч ирдэг юм шүү. Тэгээ тэр нь одоо бидний ингээд соёлд ингээд шингэсэн ч юм уу тий. Энэ халуун бууг одоо эргэгчин буугнууд мэдээж имээсээ илүү том хүнджинтэй бас эзэмшил нутагтай их нутгархыг нутгаа тогтоож түүндээ одоо урамдах маягаар одоо согоонуудаа татан дууддаг. За сүргийн эзэн бол өрсөлдөгчтэй одоо ерөнхийдөө дуу хоолойгоо эхлээ мэдрүүлж одоо ерөнхийдөө бол ингээд нэг юм эхлээ сүрийг үзүүлдэг гэж байна. За тэгээ явандаа бол аль аль нь бууж өгөхгүй бол тулаан бол эвгүй тийшээ гэрэн. Ерөнхийдөө бол нэг толгоо хоошоо ингээд гидэж агаал одоо хамрын самсаагаас сарталцуулах маягаар бол эргэгчин буугна өөрийгөө байгаагаа илэрхийлж ерөнхийдөө ингээд нэг юм тулаанд бэлдэж байгаа гэдгийг илэрхийлж харуулах юм биш. Тий. За ингээд за тэгэл зэрэгцэж бас явдаг гэж байгаа. Ингээ хангалттай бол хоёлаа зэрэгцэж явж нэг өсөнд л одоо intimidate шүү дээ. Нэг өсөнд одоо биеиндээ сүрийг үзүүлж шүү дээ. За тэгээд эврээрээ тулж тэмцдэг. За энэ тохиолдолд бол ялангуяа бугнуудын ялангуяа эргчингүүдийн хооронд бол тулаан нэлээд эвгүй байдлаар төгсөх юм. Одоо тий харамсалтай байдлаар төгсөх тохиолдол байна. За бугын нэг онцлогийн үйл эвэр нь маш хурдан ургадаг. Ерөнхийдөө ингэж хурдан ургадаг эвэр гэж байдаггүй гэнэ. Бусад амьтанд. Бугын эвэр л одоо ингэж хурдан ургадаг. Хэдхэн сарын дараа л олон салаа болчдөг. За эвцэлдийн дуусны дараа бол эвэр нь унаад дараа жил дахин ургах юм процесс ингэж давтагддаг. Ер нь бугын эвэр гэдэг бол хүч чадлын бэлэг тэмдэг. Хүч чадлын илэрхийлэл гэж үздэг. Бас эрүүл чиргийн илэрхийлэл гэж бас үздэг юм байна. Тэгээ цаа бугаас бусад бүх бугын эргчингүүд нь л эвэртэй. Цаа бугтай одоо тийм байт юм байна. Цаа буг л болохоор хоёлаа одоо эвэртэй байт юм байна л да. Тэгээ орооны үйлрэлд бол яг тэр бугын одоо эргчингийнх нь эвэр бол яг бүрэн төлждөг. Одоо нэг өсөнд үржилт ороход бэлэн байна гэсэн үг тийм. Зөвхөн ялагч нь үр төлөө үлдээ. Ялагдагчид бол зайгаа тавьж байгаа юм тийм үү. За эвэр ургуулгын процесс өөрөө асар их хэрчим хүчийг шаарддаг. За энэ бол ойлгомжтой тийм. За энэ халуун буг нь бол ерөөхдөө баруун Европт нэлээд түгээмэл даргасан. За Хойд Америк байна, Аз твд байна, Африкийн баруун хойдсгаар бас таардаг. Тийм улаан дүү хөрөмжтэй. За ер нь нэг тийм эргэгч нь арай жоохон том биетээс гадна ч тийм зогдор гэмээр юм. Дил зогдор гэмээр зүйлтэй үзүүндээ. За ер нь эргэгчингийн эвэр нэг 8 сард ургаад тэгээд дараа жилийн 2-4 сарын хооронд ундаг гэж байгаа. Тэгээд зарим нэг сонин бүр ингэ сэгсрээд унцдаг юм бичлэгүүд бас байд юм билээ. За энд Америк нэгдсэн улсын Арканзас мужийн нутагт амьдардаг Томас Александр гэдэг нэг хүн одоо энэ нэр дээр гарч байгаа юм л да. Энэ бол яг хуу Америк нэгдсэн улсын Арканзас мужийн баруун хойдост байдаг тэр нэг Озарк гэдэг нэртэй нуур. Ингээ шилмүс даагаар хөл ирсэн нуурдны дэргэд болсон хэрэг байна. Эндхийн ой бол мэдээж яг л одоо манай энэ юу шиг одоо хинтийн тайх шиг ч гэдэг юм уу хөвсглийн тайх шиг үзэсгэлэнтэй. За энд бол одоо өстой нөгөө шигөө шилмүс мод нургадаг заан амтан ихтэй. Тэгээд одоо бид нар бол нөгөө нэг юуг нэлээд тайлбарлаж ярьдаг штэ. Гөрөөс цацагт харуул чон үнэг баавгай гэл заавал амт ихтэй. 2019 оны 2 дугаар сарын 10 дугаар сарын 22-нд 26 цагийн үед Томас бууга аваад бугын анд гарсан баг. За Томасын хувьд бол ойд ер нь ан хийдэг. За ан хийх зөвшөөрөлтэй бугын махыг бол хүнсэндээ хэрэгэлдэг юм байсан. Америкт бол нэг ийм хөрөг бол нэлээд байгаад шүү дээ. Бууг зэрлэг хаа мах эдрийг бол нэлээд. За ер нь ойр тойрныхон чинийг мэддэг. За энэ хавьд өссөн учраас Томас тэр газар нутаг Аз сайн мэддэг. За энэ хавьдаа бол ан хийдэг, бас бугын эвэр цуглуулдаг, цагасчилдаг, за майхантай хондог. Одоо л нөгөө л жинхэнэ outdoor man гэдэг нь тэр байсан байна. За энэ хүний ан хийх нэг сонирхолтой. Зүгээр нэг амар дурантай буу муугар ан хийдэггүй. Энэ хүн хоёр зэвсэг ашигладаг. Нэг нь цахиур буу.
Одоо ингээд нөгөө юм сүмбэр ингээд цэнэглээд ингээд буудаа дахиад цэнэглэдэг шүү дээ хоолоо ингээд нэгдэн цахиур бо хоёрт нь нумсан. Ийм маргаан гэдэг нэ. Томсын хувьд бол маш сурцтай гэж байгаа тэрэндээ. Яг тэр нэгэд одоо хүмүүс хэлэх жоохон төвхтэй гэж магадгүй ингээл нэг буудчихал ингээл нөгөө дараа хийгээл тэ. Тэгэхээр яг Томс бол энэ процесс өөртөө сонирхолтой гэж байгаа. Өөрөө тэгж ярьдаг байсан гэж. Энэ бол яг нэг жинхэнэ тэ анчингаас гадна нүгэн амтнд боломж олгож байгаа гэж үздэг юм байна. А яг нэг ан гэдэг чинь тэрүүгээрээ сонирхолтой болд юм байна л да. А түүнээс биш амар баг ингээд зүгээр ингээд байрлал тамгууд нь өөрөө ингэж байгаа л дулаан илрүүлэл байгаа болоод бууддаг буулаад тэрийг бол Томас бол ан гэж үздэг. Бараг аллах. Энэ бол зүгээр аллах зугаа. А ан гэдэг бол тухайн амтнд аваас зүхтах тэ өөрийг чинь ялах тэр боломжийг нь олох хэрэгтэй гэж өөр үздэг хүн байсан юм байна. За ингээд андаа гарсан. За ингээд онилж байгаад нэг бууг харсан ба. Харж байгаад онилж байгаад буутсан. Тэгээ нөгөө бууг нь унтсан гэж. За тэгээ унцсангууд нь хажууд нь очиод нөгөө эхлээд яг сүмбэ нөгөө юугаа цэвэрлсэн юм байна. Хоолоогоо цэвэрлж байгаа. Тэгээд босхгүй ингээ хэвтээд ахын за энэ юу хүчинжтэй гэж бодоод нөгөө бууг дээр очижээ. За тэгээд яг Томас ингэдэм юм байна л да. Ер нь хоолойг нь огтлж цусыг нь юулээд тэгээд өвчгч ийсэн. Ер нь тэгдэг юм байна. Томас өөрөө ер нь тэгэж одоо эд бат хийдэг юм байна л да. Харин бууг нь үхэх болж таарсан. Тэр бууг яг ухсыг нь хутгаа гаргаад ингээд дээр нь тонгоо суухт нөгөө бууг нь усгаа боссон баг л да. Одоо босотоо яг эврээрээ цэжийн нэвт татсан баг. За тэгээд ойроо ингээд далд орсон баг. Зүхтаагаад. Тэгээд маш хурдан болоод өнгөрсөн. Томас ингээд цэжээр нэвт татгуулчаад нэлээд хүн чарахтаа тэгээд өөрөө бол тусламж хэрэгтэй гэдэг бол ойлгож ирсэн. Тэгээд тэр гар утсаараа гаргаад эхнэр рүүгээ залгасан баг. Эхнэр нь боссон зүйлийг бүгдийг ойлгоод тусламж дуудсан. За ингээд эмчнэр нислэг тэрхтэй ирсэн баг. За тэгээд Томасыг олоход цээж нэлээд гүн ингээд баг ингээд хав ингээд хавцсан юм шигтэй ингээд нэвт орцсон. А тэгтээ нэг юм хид хид шарах байсан. Удаас нь эвэр нь ингээд олон салаа болохлоо тэр чинь нэг ингэхтэл хид хидэн газар л хатгахчихлээ. А тэгээд дотор цус алдаж байгаа нь илтээсэн гэж байгаа. Бүр ингээд хавдаа те. За ингэнгүү Томас бас нэг манзаар Томасыг ухаан нь орж гараадсан гэж хэлсэн. Орж байгаа болж өгөхгүй. За ингээд CPR гэж ярьдаг. Тийм л амьсгал хийгээд за тэгээд нэмэр болоогоо. За тэгээд яг нислэг тэрэгт суулгах өмнөх нь бол Томас амьсгал гаргасан юм. Маш харамсалтай гарсан баг. За эрлийн багийнхан тэр бугыг хайсан. Өнөөш ногтын дурсамжтайгаар хаагаад тэг нилээ хайсан болж олоогүй. Тэр нэг өдөр хайгаад дараагийнх өдөр нь бороо орсон гэж. Нилээн чихтэй бороо орсон учраас ер нь тэнд бол одоо уулан мөр олно гэдэг бол айгүй хэцүү болсон. За ингээд тэр буугыг болон тэгээд яасан. А эхнэр нь бол тэгсэн байдаг л Томас эхнэрээ тэр буугыг одоо олж яах гэдэг юм бэ те. Нэг нь болоод өнгөрсөн юм. Энэ бол одоо нэг байгалийн зэрлэг. Тэгээд энэ бол хүний одоо ухамсартайгаар хийсэн яг тэр амьд өөрийгөө хамгаалж ингэж хийсэн гэдэг. Тэгсэн. За тэр Арканзас мужийн байгаль хамгаалагч баг тэр хэвээр 25 жил орчим ажилласан тийм туршлагатай Кейт Стивенс гэдэг. Одоо байгаль хамгаалагч юм да. Тэр үний хэлж байгаагаар бол Томас Александр тохиолдсон хэрэг бол ерөөс урд нь гарч байгаагүй хамгийн сайн хэрэг гэж байгаа. Ерөөс ийм тэг ингээд одоо буганд ингэж одоо халиу буганд ингэж цээжээ нэвт ингэж хатгуулж ингэж өгсөн юм хэрэг бол гараагүй. А тэгээд Томасын бие дээр бол цээжэндээ юм байгаа. Задлангаар ингэж гарч байгаа. Томасын цээжэндээ 3 шарах байна гэж. 2 нь нэлээд гүн, нэг нь арайгаа айгуу гэсэн ийм үг гаргасан байна. Тэгээд ямар ч их маш сонирхолтой юм одоо бас нэг сургамж авмаар юм хэрэг гарсан баам л та. За бид нэр хандгаа замуу халуун буухтаа таарсан одоо хүмүүсийн талаар ярьсан бол одоо бүр нэг сонирхолтой амьтан байгаа. Одоо бид нар бас сайн мэднэ. За бид нар бол энэ амьтныг бол хайр сэтгэлийн үнэнч хайр сэтгэлийн бэлэг тэмдэг хэмээн үздэг хун гэдэг гайхамшигтай амьтан байгаа тийм үү. За энэ хун гэдэг амьтан бол галуутны багт хамаардаг. Аюул тохиолдсон үед ус руу ордог. Ерөнхийдөө бол за дэлхийд нэлээд түгээмэл тархсан юм шүү. Австралид байх нэг зүйлийн хунгаас бусд нь ерөнхийдөө цагаан өнгөтэй. Тэр Австралийнх нь хар өнгөтэй гэж. За сайн байгаас би өөрөө хар хүн байдаг л гайхс. Тэгээд ер нь тийм зэгс хулас ихтэй тийм цөөрөм нууранд ер нь үүрээ засч амьдардаг. Нуусны махыг нь хүнсэнд хэргэлдэг учраас их хэмжээгээр бас агнадаг байсан тохиол ялангуяа Европт бодон Хойд Америкт. За хүн бол яг галуутны баг дотроосоо хамгийн том биетэй гэж байгаа. Хүн шуу өөрөө. Тэгээ хүнд жинтэй. За эр нь бол нэг 12 кг татдаг. За уртаараа бол 1.2-оос 1.5 метр. Тэгэхдээ 1.7 метр хүрсэн ингээд далууч малуушаа дийлгээд ингэхээр 1.7 метр хүрсэн тохиолдол бол байдаг. Тэр нь бол ховоорлох хал та тийм түгээмэл биш. За өөрт нь хэрвээ дөхөж очих юм бол тэр дөхөж очисан амьтандаа их аюултай гэж байгаа. За хунгийн хувьд бол ингэж гэж 3-4 дугаар сард ингээд хос үүсгээд хамтарч үүрээ бариад өндгөө дараад үр төлөө өсгөх хамгаалах үүргийг бүгдийг хамтдаа хийдэг.
Энийг өсөндөө ингээд дандаа хамттай байдаг гэсэн. Юу одоо нөгөө одоо шинэ одоо манж занж шиг юм хандгаа ядаж ингээд өрөө үлдээж явчихгүй гэсэн үг байна. Тэг ингээд хамттай байдаг. Одоо тэгэхээр пингвин эднес ч бас тийм байлээ шүү дээ. Ингээд хамттай ингээд одоо хамгаалж байдаг. Дараа хоолндоо авчраа. Аав нь байж захад ээж нь хоолндоо явдаг ч юм уу те. Буцаад ирэхдээ зөрөө явдаг ч юм уу те. Тийм зөвхөлгөөр бол явд юм байлээ. За эрэгчин хүнгийн хувьд бие нарай том. За нутаг дэвсгэрийг хамгаалах эсвэл тулалдахдаа хүзүүгээ тахиалгаад далавчаа нуруунд дээр ингээд ном хэлбэртэй болгоод за тэгээд орилж төрмгийн догшин авираа ингээд гаргаж эхэлдэг. Холдороо гэдэг ерөнхийдөө анхааруулж эхэлдэг. За хэрвээ өрсөлдөгч нь айхгүй ч юм уу энийг тоохгүй бол шууд тулаан эхэлнэ. За хоорондынх нь тулаан бол ингэж болдог. Хоёр хүн одоо эр хүн туллаа гэхэд хушуугаараа тонших, далавчаараа цохих. За үүнийг далавчны дэвлэл дээр цохих гэж ярьдаг юм байна. Ийм маягаар тулаан өрнөн. Усны захад ер нь бол тулаан их өрнөн, усан дотор ч өрнөн. Тэгээ ер нь усныхаа жоохон зах тал руу нэг тийм ургамал овоолж байсан тийм том үүрэндээ тэгээд яг нэг юм үүр шиг юм барьцдаг. За тэрийг бол ингээд одоо олон жил ашиглах маягаар явдаг. За ихэвчлэн 5-7, за заримдаа 12 хүртэл тооны дэгдэхээ гаргана. Тийм болно. Тийм их олон дэгдэх. Яг нь ерөнхийдөө 12 гарах нь бол ховор гэж байгаа. Голдуу бол 5-7 байдаг. Үржилэн амжилттай болдог хос нэлээд хэдэн жил хамтдаа амьдрна. За монголчууд бол яг түрүү хэлсэн хүн шууг бол үнж хайрын. Ер нь дэлхийд даяар. Ер нь тийм л баг та тийм дэлхийд даяар үнж хайрын бэлэг тэмдэг гэж үздэг. Ер нь бас инх хамгаалангийн бэлэг тэмдэг, гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг гэж бас үздэг ард түмэн байд юм байна. За тэгээд тийм учраас монголчууд бол хунг алах нь битгэл бүр үргээ хийх хоригддаг тийм. Одоо бас нэлээд байгальдаа бас зарим талаар ойрхон байсан гэж харагдаж байгаа. За Монголын хувьд бол хүн шуу бол улаан номд орсон юм тийм шүү дээ. За энэ хэрэг болохоор Энтони Хенсли гэдэг байгаль хамгаалагч шувуу судлаач энэ хүн тохиолдсон эргэлтэй маш харамсалтай хэрэг. Энэ удаа бид нар Америк нэгдсэн улсын Illinois мужид гэж байгаа шүү дээ. Chicago нийслэлтэй тийм. Chicago хотод болсон хэрэг. Бүр хотын цөөрөн болсон хэрэг байна. За энд тэр Bay Colony гэх нэртэй цөөрөн байдаг. За энд бол яг нөгөө усны шувууд, галуу одоо юу гэдэг тийм нугас хүн цуглардаг гэдгээр алдартай. Тэргээр нь одоо хүмүүс алхаж одоо нөгөө enjoy хийдэг гэх юм уу тийм газар байна. За энэ цөөрмөн тийм зэрлэг байгаль гэхээсээ илүү хун их төвлөрсөн газар гэж байна. За тэгээд тэнд бол саксны талбай, теннисийн талбай. За ер нь л ингээд нэг тийм хүмүүс цуглардаг, чөлөө цаг өнгөрөөдөг юм л газар байна. За энэ цөөрмийн иргэн тойронд алхалтын замууд байдаг. Тэгээд ингээд 2012 оны 4-р сарын 17 оны өглөө 37 настай Энтони Хенсли хун шуудыг харахын тулд тэрхүү цөөрөмд өөрийн каяка тавьсан байна. Каякт орсон байна. За түүний хувьд бол гэрэлсэн их нэртэйгээ амьдраад 4 жил болж байгаа нэг охинтой хийдгээс ажил нь болохоор нууран дэрсэн шуудыг ажиллах, судлах да. Тэгээд нугас, галуу, хүн одоо юу гэдэг те тэр бүгдийг судалдаг ажил байсан байна. За энэ шуу бол яг тэр үед нэг хос хүн байсан гэж байна. За ер нь бол тэр яг өөрийнх нь судалж ирсэн тэр яг хүн шуу бол тэр mute swan гэдэг юм л да. Тэр дуу нэх баг гаргадаг шуу. Энэ бол яг 19-р зууны үед Европоос орж ирсэн ийм шуу байна. Одоо ер нь илүү хүүтэн сэрүүн газар амьдрахад юм зохицолгоотой. За тэр хүн болохоор цөөрмийн ургамлаар ерөөхдөө хоолдог. За хүмүүс бол яг тэр хуны одоо тэр хоолж байгаа процессыг харах гэж бас цуглд юм байна л да. За энэ хүн болохоор нэг өдөрт нэг 3.6 кг өвс идэнэ гэж байгаа. Тэр нь одоо юмд ургасан. За энэ бүхнийг бол Энтони судалдаг, тэмдэглэдэг. За тэгээд тэр өдөр бол дулаахан уцлаад каяка тавиад цөөрм рүү гарсан байна. Тэгтээ энэ тохиолдолд айгүй сонио бардсан уу эсвэл мань хүн анзаараагүй нэг аврах хантааз байна шүү дээ. Одоо ер нь бид нэг нэг ус мусруу ороход ингээд аврах хантаас зүгхийг заавал шаарддаг шүү дээ. Мотор цай авч бай тээ одоо каяк ч юу ч бай. Тийм зүйл зүгэг байна. За энийг бас бид нар анхаарах хэрэгтэй. Одоо энэ бол нэг ялангуяа манай хөвсгөл одоо нэг заваар зугаалan тэгээд ингээл манай зарим монголчууд наадах ч юмс ч яад юм аа ингээд ууралж байгаа харагддаг байхгүй. Тэрийг бол би буруу гэж бодлоо. Ямар нэгэн тохиолдолд бол тэр заавал хэрэгтэй. Мэдээж эн чинь нөгөө аливаа нэгэн юм дүрмчин нөгөө цусаар бүтдэг гэж ярьдаг шүү дээ. Магадгүй тэр одоо хантаазыг өмсөх заавал одоо юм шаардлага бол өмнөх тийм гашуун түүхээр бичигдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол хин Антонигийн хувьд бол тэрийг өмсөөг ингээд гарсан байна. За энэ цөөрм нь ер нь бараг нэг 15 м орчим гүнзгий. За төв хэсэг рүү завтайгаа нэлээд сэлвэрж байгаа. Тэгээд яг нөгөө өөрөө бол тэр хун шуу үржилт орхон үзүүлдэг гэсэн тэр үйлдэлийг нэлээд анзаарсан байна. Өөрөө хараад. За тэгээ ер нь бол яг хоёр хүн үржилт ороход нэг л хааш муутай байсан. Яг тэр хүмүүс анзаарчихсан байна. Тэгэхээр тэмч бас ингээд үе үеэр тэр хоёр шууг хардаг хүмүүс байдаг юм байна л да. Тэгээд Энтони яг каяктайгаа жоохон ойрцсон байна. За энэ үед бол шууд хоёр шуу дайрсан байна. Тэгээ ингээд дайраад нөгөө хушуугаа цохоод ингээд нөгөө чи ингээд яг сандарч байгаад каяк чинь юм нарийнхаа юм байгаа шүү дээ. Каяк нь хөнгөчч хөмрөөд. За өөрөө нөгөө дулаахан уцалсан. Тэгтээ аврах хантаас байхгүй. Байсан бол хөвөө гараад ирж шүү дээ.
За нөгөө хоёр хүн бол ингээд хайр нарыг зохиж байгаа. Далавчаараа зохиод, хушуугаараа зохиод, тэ тоншоод. За каяк нь хөмөрсөн хүүт ус руу усан. Тухайн үеийн усны хэмийг сүүлд нь Цельсийн 3 ам гэж гаргасан байдаг. Тэгэхээр хүүтэн шүү дээ. Хүүт ус. Хүүтэн дээрээс нь зузаан хувцастай байгаа. Дээрээс нь тэгээд нөгөө аврах хантаац гэх тийм ээ. Нилээн ширүүн ийм байсан байна. За Энтони Сайнс хэлдэг байсан. Гэхдээ ийм нөхцөл байдлаас болоод бас их том гутал өмссөн байсан гэж. Тэгээ энэ нөхцөл байдлаас болоод шууд доошоо живсэн. Живээд дээшээ гарч ирэх гингууд нөгөө хоёр нь дайраад, нөгөө хоёр хүн дайраад ингээд тийм усны мандал дээр үсээ гаргаж ирэх гэсэн. Хүмүүс чинь тэргүүч хараад бүүн болж байгаа. Дуудлага модлого өгөөл. За ингээд Энтонигийн хувьд бол эргээс тэр чинь бараг 36 м олдсон байсан гэж. Бас хөөрхөн зайтай тэр цөөрөнгөр нэлээд орцсон. Тэгээ энгийн үед яг нь ер нь бол энгийн үед бол Энтонигийн хувьд бол амархан байсан бол энэ тохиолдолд бол өөр байсан л. Ус нь хүүтэн, шуунууд нь завсар завгүй дайрна, өөрөө хүн тууцтай, аврах хантааз байхгүй, сандарцсан, хамаг адреналин юмнууд нь ялгарцсан тий. Тэгээ хамгийн амар нь бол хүн шууд энэ төр зогсолтгүй их дайралтад гэж байгаа. Ерөөсөө маш эрчимтэйгээр дайрч исэн. Тэгээд эргээс холгүй хүн байж байгаа Антони ер нь бол живсэн баг. Өнгийн дайралт нэртэй. За тэнд байсан хүмүүс цагдаа дуудсан, цагдаа ирээд нөгөө Энтонигийн цогц байдаг. Усанд орсон. Ингээд тэр цогцыг гаргаж авахын тулд шумагчдыг дуудсан баг. Ингээд шумагчдын баг ажиллаад маргааш өглөөний 7 цаг 50 минутын үед гаргаж ирсэн. За тэгээд мэдээж энэ үед бүх зүйл бол дууссан байсан тий. За тэгээд Энтонигийн үед бол ингээд эхнэр болон хоёр охинтой гэжсэн тий. Хоёр охин нэгэн төрөөд удаагүй байсан гэдэг. Хоёр охиноо бол ингээд орхиод ингээд явсан. Одоо нөгөө ертөнц рүү явсан. Ингээд сүүлд нь яг дүгнэлт нь бол живж бас хүүт уусан тосгож нас орсон гэсэн юм юу. За тэгээ энэ бол хүн шууны зүгээс хүний аминд хүрсэн магадгүй цорын ганц тохиолдол баха гэж. Тэр яг тэр одоо бидний нэг сурвалжаа болгож авсан подкаст дээр бол тэгж бичсэн байсан. Одоо ярьсан байсан. Тэгэд нөгөө Энтони ч нэг даатгалгүй байсан юм байна. А тэгээ сүүлд нь энэ бөө хэрүүл болсон. Тэгээд нөгөө даатгалгүй байсан учраас нөгөө ихнэр болон хүүхдүүд нь нөхөн төлбөр авах юм орж боломжгүй юм болсон юм байна да. Гэхдээ шүүх хурлын процесс бол одоо ч гэсэн өргөлж явагдаж байгаа гэсэн юм хамгийн сүүлийн мэдээлэл байна л да. Тухайн цөөрөм бас хотын дотор байдаг цөөрөм гэхэд бас нэлээд том цөөрөм биш үү? Доош 15 м гүнхээр одоо манай өгийн нууртай ойролцооч гэдэг юм уу тий. Гүний тий. Өстой сонирхол хэрэг байна тий. Одоо ингээд нөгөө бидний ингээд за энэ одоо яавал хэвчтэй гэж бодож исэн амьтад бол бас ингэж цагаат бол хэтэрхий бас бол хэтэрхий одоо хөнгөн ханд бол бас иймэрхүү аюултай байж болох нэ гэдэг юм жишээнүүд бас байна л да. За бид нар хандгааны тухай ярьлаа, халуун буугны тухай ярьлаа, хүн шууны тухай ярьлаа. Одоо бидний дөрөвдүгээр амтан бол за энэ амтан бол харин өстой махч амтан да. За бидний нэлээд танил одоо манай үзэгчдийн зарим ч бүр би нөгөө нэг айгүй комодогийн үг шеэрлээд нэ судалж байхдаа шеэрлэдсэн чинь наадах ямар их шеэрлдэг гэдэг бодлоо хүмүүстэй. Тэрний холын хамаатан болох монитор хөрвөл гэж байдаг. Арай жижигэн битээ. Комодогийн ер нь адилхан нэг одоо юутай те. Одоо гаралтай. За хэмжээгээр бол комодо арлын дууг бол гүйцэхгүй. Гэхдээ ааш арын шингийн хувьд бол огт дутахгүй. Нэг юм гөрүүл байгаа нь одоо монитор гөрүүл буюу одоо варан гөрүүл гэж одоо бичээд байна л да. Энэ гөрүүл бол Африк, Аз болон далайн орнуудаар нэлийн төгөөмөл тархсан одоо street carnivore гэж. Ерөөс бол махчаа. За 80 орчим гөрүүл дэлхийд одоогийн байдлаар ингээ бүртгэгдсэн байна. 80 орчим зүйлийн. Тэгээд урт хүзүү маш урт хүзүү юм сүултээ ингээд айгуу юм тэнцвэрээр барьж алхдаг. За тэгээ хумс бол бас л хурц. За 8 см хүртэл ургадаг юм хумстай. За ах их тогшин муухай ааштай. За өөрөөсөө жижиг амтнд бол үнэн дээрлэхүү атман, өөрөөсөө аманд нь л багтчихвэл шувуу, мэрэгч жижиг монитор, хөгтөн, шавж, могоо гэж зөвхөн юу л бол юуруу дайрна, сэг зэмээр бас хоолно, юм голохгүй, матар бусад гөрүүл зэрэг амттын өндөг хулгайлж идэг. Энэ ч үс өндөг хулгайлж идэг. Хэрэв та бүхэн нөгөө нэг Rescuers гэдэг нэг Down and Under гэдэг нэг хүүхдтэй кино байдаг гэсэн. Би хүүхд байхдаа үздэг гэсэн. Нэг авраг бүргэдтэй нэг хүүхэд. Тэгээд Австралид байхгүй. Тэгээд нөгөө тэр гөрүүлийн тэр шувууны өндгийг идүүлэхээр монитор гөрүүл тавьдаг байхгүй ногоон өнгөтэй. Тэр нь тэгээд өндгийг хулгайлж идэг. Ерөнхийдөө бол энэ монитор гөрүүлж их адтай юм байна. Матрын өндгийг хулгайлж идэг юм. Ерөөсө матрын тоол толгойг барьдаг ганц амтэн чинь монитор гөрүүлгэнэ. Матарчийг олон өндөг гаргана штэ. Тэгээ нэг мэдээж чинь байнга өндөгний хажууд ажиллаж байгаа чинь өлсөн хооллох гот явгууд нэгээд хүлээгээ гээждэг гэж байгаа байхгүй. Тэгээ явган гот нар чинь өндгийг иддэг. Матар ерөөсө ингээд юу л бол юу гэдэг. Ерөөсө голохгүй гэдэг. Тэр хоолны сэг, зэм ерөөсө тэр дахиа нохоо гахаа юу ч голохгүй бүгдийг иддэг. За хаа нэг жимс идж байгаа харагддаг гэж байгаа. Тэгээ маш ховор тохиолдол бүр их өлссөн үедээ. Матартай өдр болох юм бол алуулна л да. Гэхдээ айгүй тийм хурдан болохоор зүхтаага тэгээ матар чинь ингээ хорд гүйцэхгүй. Тэгээ тэр чинь айгүй муухай. Хүлээгээд үйдэдэг гэж байгаа. Угаас нэг л өдөр явж л тараа. Энэ босч л тараа гэж.
Тэгээ явангууд нь шууд үүрлэн ордог. Өндөгний болгооч. Тэгээ өндөгний болгооч. Хэвээ хайр нариг үндгийг иддэг гэж байгаа. Зөвхөн нэг залгаал бүтнээр залгах эсвэл хамаг нөгөө шингэнийг хоожуулаад тэр чигээр залгдаг ч юм уу те. За жижигхэн байх үедээ бол шавж зөөлөн биетнүүдээр хоолно. Яг л бусад гөрүүл болон могоотой адилхан бол тэр Джейкобсны эргэтэн гэж бид нар ярьсан те. Одоо нөгөө тагнаан дээр байдаг. Тэгээ нөгөө эдгэрчин гэнэ хилэн юм хоёр юм салаан юм үзүүртэй штэ. Гарч ирэл болтолцаалдаалт тэгээд тэр нь бол яг нь агаарыг молекулуудыг амтгалж за миний олж болох амтнд тэнд байгаа юм байна, тийм байна гэж гөрөөлж нэг өстө баг үнэрлдэг гэж юу н ойлгож бас болно. За. Олноор яг өөрөө бол ингэдэм юм байна. Өөрөө бас хөрх юм нөө одоо том болох насандаа бас амтны хоол болно л да. Энд чинь саятайг ба. Комодо арлал луужсан тийм шүү дээ. Айгүй олон гөрөөл гараад тэгэл тэрсэн замдаа нөө шуу идэхин идэн жижиг одоо нохоо шуу шоглон те илүү том жижигээ идэн тэр чинь бас те яг тэрнтэй адилхан одоо монитор гөрөөл бол бас яг адилхан юм байна. Ерөөсө тэгэл ингээд нэг үхэж байгаа нэг цөөхөн амьд үлдээ. За тэр амьд үлдэж чадсан том бол чадахгүй болол амар болдог те. За шүлс нь хортой. Яг комодо юу луугийнхаа адил. Гэхдээ арай өөр. За монитор гөрүүлийн шүлс нь болохоор аюу их бактеритэй гэж байгаа. Тийм учраас хазуулах нь бол өвчлөн. Одоо нөгөө хазуулсан амт нь ерөөхдөө илүүтэй төстэй. Гэхдээ шүдэн энэ хорн голдуу энэ бактериуд нь илүү арынхаа шүднүүд байдаг гэж байгаа. Тэгээ гүн хазах юм бол тийм эсвэл гүн хазах юм бол яадаг. Triton Sport хэвлэлтэй спорт хувцсны үйлдвэр. Өөр эний чинь бас нөгөө алж арьсаар нь цүнх хийдэг юм байна. Гоёл жимгэл хийдэг юм байна. Махан амттай учраас бас нөхдүүд алж хийдэг юм байна. Тийм учраас бас улаан номонд орсон юм байна. За энэ монитор гөрвөлтэй холбоотой хэрэг 2002 оны ихээр болсон байна. Америк нэгдсэн улсын Атланта хотын захад байх нэг тийм айлд за хүн нас барсан байж болох дуудлага цагдаа нарт ирсэн байна. За нөхдүүд Дакоотсон чинь нөгөө хаалга тайлдаг балбаад. Дотор л нэг 7 монитор гөрвөл пижигнээл нэгнээс гүйлдээл те 7 гөрвөл. За тэгээ хаалга нэгдэж орсноо нөгөө 7 ч өстө цогцсон дээр найрлж исэн баг. За тэр нас орсон үнийг судалсан чинь Рональд Хаф гэдэг нэртэй ийм хүн байсан баг. За хөршүүдийнх нь ярьж байгаагаар үзэхэд энэ хүн бол гэртээ 7 шиг монитор гөрвөл тижээдэг байсан баг. Тэгээ тижигтэй бүр гоё тижээ. Нэг том өрөөнүүд өрөөнүүдээ яг юм ширэн гой шиг болгоцсон. Ингээд мод зоод ингээд яг тэр халуун орны мод зоодыг ургуул явчих. Тэндээ ингээд амтаа хайж өгч мөгдөг. Одоо уулган ч юм уу. Хадны хүрээлэн биш баг. Тэгээд ер нь тэнд л ингээд тууламууд авчиж хайл нөгөө хэд нь тэгэл одоо уурж тастаал одоо аалж өгдөг. Тийм л юм байсан ба. За ер нь яг энэ монитор гөрүүлийг тижээдэг ийм юу бас байд юм байна. Одоо юм хүмүүс гэх юм уу тийм. Тэгээд тэр Рональдын гэрт байх тэр эдгэр гөрүүлүүд нь бараг л энэ байгаль дан хийж байгаа юм шиг ангидаг. За тэгээд тэр бүр Мадагаскараас хүртэл тэр 10 см урттай тэр жом хүртэл захиалж авчирж одоо тавьж одоо ингэж бариулж мариулдаг байсан байна. За ер нь бол цагдаа нар баг тусгай багын дээр гараад нөгөө гөрүүлүүд чинь барьж байх гэж тэнд чинь баг л байлдан шиг юм болсон байна л да. Тэгжээс нэг 7 гөрүүлийг арайж барьж авсан байна. За ер нь сүүлд судалж үзэхэд ийм байсан байна л да. Энэ амьтад Роналдо дайрсан байна. Тэгээд дайраад тэмцлийн уулмөр бол тодорхой байсан гэж байна. Тэгээд бөөнөрөө дайраад унагсан ба унагаад алаад идсэн баг долуулаа. Тэгээд тэмцний уулмөр тодорхой Роналдо юу байхгүйс нүүрний арьс төрч байхгүй. Цээж бол ярцсан, дотор ирэхтэн зүрх мөрхнүүд их цулууд байна шүү дээ. Одоо бөөд байхгүй бүгд нэгдсэн. Тэгээд ер нь бол ер нь яг хуу хафын гөрүүлүүдээс 12 хоногийн өмнө хазуулсан юм шиг. Тэгээд хөршүүдээ хэлсэн юм би гөрүүлүүдээ хазуулчихлаа гэж. Наад чинь чам руу дайрах гэдэг юм шүү. Наад чинь одоо ингэж ийштэй гэсэн маань тоогоогүй. Тэгээ нэг удаа дахин орохт нөгөө долоон дайрахгүй юу. Тэгээд одоо шархаа юу ер нь бол яг ер нь тэр өмнө хазуулсан гэсэн тэр шархаа амжилуулах гэж яваагүй. Тэгээд тэрнээс бол дотор цус алдсан халдуулсан чинь тэмдэгч бас байсан. Тэгээ нөгөө тийм байсан учраас тэгээд нэг удаа яг хоол өгөх гээд орохт нөгөө долоон дайрсан. Ингээд тэмцлийн уулмөр тэнд пижигнэлтэл 7 монитор гөрүүл гэдэг чинь бас хөөрхөн том штэ тэр чинь нэг тийм жижигхэн биш. Тэгэхээр долуулаа зэрэг дайраад ерөөхдөө бол аминд нэмсэн байна л гэсэн ийм л одоо дүр зургийг гаргаж ирсэн баталтай. Ямар муугай гэх тий. Эзнийгээ бариад идсэн. Ерөөхдөө бол эзнийгээ бариад идсэн. Тэр нэг үг байдаг шүү дээ. Monsters don't make good pets гэж тий. Мангасууд бол шинэ сайн одоо тэжээвэр амтан болдгоо маа гэсэн нэг юм үг байдаг шүү дээ тий.
За монитор гөрүүлэлтэй холбоотой бас цаашдаа хэд хэдэн сонирхолтой тохиолдол бас нэлээд гарах юм шиг. Гэхдээ тэр нь бол дандаа байгаль дээр. Тэгээ ер нь бол их догшин авиртай тэр дахианы дэгдэх хэмэгдэх ингээ хаяад өгдөг бичлэгүүд нь байгаа юм. Рональд. Тэгээд нөгөөт нь хөрх юм холдож чадахгүй шүү дээ зайл ингээ дэгдэнгууд нөгөөт нь зүгээр уухаа орж ирэл өнгөөл залгаад сэгсрэл ерөөсөө амар зэрлэг. Ерөөсөө нэг комодо гөрүүлний хоолоо нэг амар идэх шүү дээ. Олзуулах хамт амьдаар нь залгадаг шүү дээ. Алахгүйгээр тий. Ерөөсөө инстинкт нь идэх алах биш тий. Зөвл идэх. Тийм байсан байгаа. За бидний дараагийн ирэх анааштай холбоотой иргээ. За анааш гэдэг ийм дүлгөөн ийм одоо нэлээд дүлгөөн гэдгээр алдартай юм амт шүү дээ тийм. За анаашны хувьд бол толгой одоо нэлээд яг нэлээд өндөр энэ нь бол яг аюулыг холоос тодорхой хараад за мөн одоо тэр бусад амьтдыг хүрч чадахгүй байгаа тэр хэсэгт одоо жимс навчаа одоо авч идэх юм боломжтой. За энэ тал дээр бол анааштай өрсөлдөх хамт гэж бол байхгүй. За энэ чадвар ашиглаад ерөнхийдөө яг өдөрт бол нэг анааш дунджаар нэг 34 кг өвс иддэг гэсэн гэж одоо яадаг тооцсон юм. За гэхдээ өндөр байх чинь бас өөр гэсэн төлөөстэй шүү дээ тийм өөр гэсэн өртөгтэй тийм. За анаашны хувьд гэвэл зүрхний логшилт их хүчтэй байх шаардлагатай. Тэр чинь нөгөө өндөр учраас тийм зүрх маш тийм учраас цус шах хэрэгтэй шүү дээ. Тийм учраас энэ хуурай газар дээр амьтад доторсон хамгийн том зүрхтэй амьд анааш гэж явдаг юм байна л да. Заанаас том зүрхтэй юм байна. Зүрхэн дунджаар 11 кг хүрдэг. За тэгээд ердийн одоо хөхтөн амьтдаас 2 дахин их цусны даралтай юм шахах юм чадвартай юм байна зүрхэн. Тэгжиж одоо тэр доор байгаа хөлний төгсгөл тэгжиж тэр дээр байгаа толгойн үүдийг тэр цусны эргэлтэд хурдан очих хэрэгтэй юм байна л да. За эргэчин бол ер нь яг ханаас ч өөрөө хуурай газар дээр хамгийн өндөр амьтан гэж явдаг, хамгийн том зүрхтэй гэж амьтан явдаг гэж явдаг. А дээрэс нь эргэчин нь бол 6 м хүрдэг. Ийм одоо амьтан юм байна л да. За анааш өндөр байхны давуу тал нь зэрлэг амьтдаг өөрлөм дайрах байгаа амьтдаг холоос ингээ харцтай юм байна. Газ зугтаацдаг, хурдан зугтадаг. Тэр нөгөө анааш чинь ингээд ус уухтай их зовлонтой удаа ингээд хоёр хөлөө алцааж агаад ингээд тонгоогоо тэр үед нь ингээд удаан тонгоох юм бол цус хамаг цусны толгоороо юулэгдэх аюултай байдаг гэсэн. Үе ингэж усуудах босох хэвээр юм амьт юм байна л да. За ер нь бол яг тийм юм. Гэтэ тэрний зохилгоо нь ингээд сүүлийн үеийн эдэмт гаргаж ирсэн байгаа. Судас нь айгүй уян хатан гинэ. Доошлонгууд тэр судас нь нарийсдаг. Дээшлэнгууд нь өргөждөг ч юм уу. Тийм зохилгоо бас байна гинэ. Ялангуяа тархины цусан хангамж тийм байна гэж. За ер нь бол яг бусад амьтныхтай адилхан хүзүү нэг тийм 7 нугаламтай. Гэхдээ нугалан болгоно урт. За тэр бол ойлгомжтой тийм. Нүд нь хажуу талтай байдаг. За тэр нь бол харааны одоо эргэн тойрны харахтай чадварыг бол илүү болгоно. Гавл доторх дээр хамрын хөндий бол цусыг хөргөж амьсгалыг тодоржуулах үүрэгтэй. Нэг өстө биеийн дулааныг барих үүрэгтэй. Толгой дээр юм жижиг ойл юм ивэртэй. Ивэрсэг зүйлтэй. За тэр нь бол яг ийм анааш ч ингээд нэг юм толботнуудтай байдаг штэ. Бороо. Тэр нь бол ерөнхийдөө хөлсний болчиххай гэж байгаа. Энэ бол халууныг сарниаж яхад нэмэртэй. Ийм одоо. За ер нь бол ийм айгүй нарийн зохиолгоо. Яг нөгөө тахны ирээн судас тэ одоо нөгөө судал, эрвсний толб, барны судал эдэртэй адилхан анаашны энэ юу бол давтагдчихгүй. Яг хүний урууны хийшг. Тийм учраас биологчд бол анаашиг юугаар нь таньдаг. Одоо нөгөө толбоор нь таньдаг байсан ба. За энд Мерик гэдэг нэртэй залуу энэ тухай гарна. За энэ хүн бол Африкийн сафари аялалд явж исэн. За тэр Зимбабвегийн тэр Лимпопо гэх нутагт гарсан хэргэлтэй. За Лимпопо гэдэг нэрийг манайхан ч одоо бараг сайн мэддэг. Лимпопогийн материал гэн Лимпопогийн арслан гэдэг энэ өөрөөсөө сафари аяллаараа нэлээд алдартай. За энэ хэрэг Зимбабве улсын тэр Лимпопо нутагт гарсан. Ер нь анаашны тэр хамгийн анзаарагдан тэр хэсэг нь болохоор яг ер нь юу л да. Ерөнхийдөө тархалт нь нэг Сомали болон Чад гэдэг чинь Африкийн төв хэсгийн тий. Тэрнээс урагшаага өмнөд Африкийн бүгд 8 тус урд ерөнхийдөө савана газараа тархаж амьдардаг. Ойд тийм хэсэгт гарч одоо амьдардаг юм амьтад юм байна л да. За анаашны дайсан гэвэл мэдээж Африкийн сафари бол ерөөсөө үхэл амьдрал бол жоох юм дээр шийдэгдэн штэ. Тэнд бол ер нь тийм манайх шиг энд ингээд амгалан манай одоо мал шиг ингэж бэлдсэн гэсэн ойлголт байхгүй. Баян соргог байхгүй хаанч хинч гитжиж мэдэх учраас анааш бас яг адилхан тийм дайсан байдаг. Тэгээ хамгийн амар чигтэй дайсан бол мэдээж арслан. Арслан бол ялангуяа нялх одоо тугал одоо анааштай зулцгнууд руу нэлээд дайрдаг. Тэгээд эрвс за одоо гаригуус бол одоо юу гараад дутах бас их аюултай юм та. За анаашнууд ганц нэгээрээ эсвэл бүлгэрээ амьдрах тохиол бас бий. Иргэчингүүд нь бол орооныхоо догшордог. Хоорондоо нэг хүзүүгээрээ биеийнхээ ингээд мөргөх цохих маягаар ингэж тулалдаж одоо нөгөө ялагч нь бол үрдмөө үлдээдэг. За ялсан гэдэг яг 20-оос 30 сар тээгээд одоо үрээ тээгээд за та нэг л зулцах төрүүлдэг. Бараг 3 жил юм уу? Одоо дунджаар хийдэг 2 жил гаралтай чинь
юу шүү нэлээд удаан үргэлжлэдэг гэж байгаа. Ер нь бол төрөх төр юуг нь бол 5-8 сарын хооронд төрдөг гэж байгаа. За нэгдсэн үндэсний байгууллагын тэр биологчдын багийн дээр Африкийн савана дээр судалгаа хийгээд ийм их сонирхолтой дүн гаргасан байт юм билээ. Анааш бол ер нь биологийн бууралтанд орж байгаа юм. Яг манай тэмээ шиг. Манай тэмээ ч ерөөхдөө бууралтанд орж байгаа. Манай тэмээ ч нөгөө 13 сар ч үлээ нөгөө ботход хийдэг штэ, хийлээд хийдэг штэ. Тэгэхээр нэг үржил нь удаан, одоо нөхөн үржих нь удаан, үхэн айгу хурдан болоод байгаа учраас ерөөхдөө нөгөө биологийн бууралтанд орж байгаа юм гэж тооцогдсон байна. Яг тэрнтэй адилхан анааш бол тийм байна л да. Одоо жишээ нь байгаль дээр ойролцоогоор нэг 100 мянган анааш байгаа гэж үздэг. Тэгээд амтны хүрээлэнгүүд бол 1600 орчим анааш байна гэсэн юм тоо байд юм байна. За удаан хөшүүн харагдаг. За тэгээд яг онгон дээр хөө анааш шиг нэг тухайн муутай мангар төлөвтэй юм ойлгодоггүй гэдэг тийм биш гэж байгаа. Тэр бол шалгуудлаа гэж. Анааш айгүй соргог амтай. Яг юу аюулгүй амтан бол биш гэж байгаа. За заан хэрс эдэр бол усны үхрээр бол том биетэй. За тэгээд хүний амин төрөх тохиолдол их байдаг бол ер нь бол яг Африк төвд хамгийн их хүний амин төрдөг сүгэр боожт ямар амтан бэ гэсэн чинь усны үхэр гэсэн. Маш сонирхолтой дүү. Арслан бол биш тий. Тэгээд нутгийнхаа ярьдсан билаа. Арслантай таарсан, усны үхртэй таарснаас арслантай таарсан илүү шулуухан гэж. Арай амьд үлдэх магадaltaй гэж ярьдсан билээ. Усны үхэр бол бүр амар гэж байгаа байхгүй. Тэгээд энэ одоо арслан, тэ цөөвөр, чон одоо гаригуус, зэрлэг нохоо, ирвэс, матар, зан, хэрс, одос гэл одоо амар амьд шүү дээ. Африкийн нутгийнхны амьд үлдэх. За энэ дотор анааш шиг шийдэлдэг нэг ч амьд байдаг. Одоо анаашиг бол хүний амьд төрнө гэж огт боддог юм. Гэхдээ тийм биш гинэ. За анаашны дундаж хурд бол нэг цагт 50 км хүртэл хурдлах чадвартай. Тэрээс өөрөө урдаан, тий. За тэр Мерик гэдэг залуугийн хувьд бол гэр бүлийнхээ хамтаар энд 50 насныхаа тэмдэглэхээр ирсэн баг. За мэдээж одоо бүх зүйлийг төлөвлөсөн. Маш олон жил ярьж иж энэ аяллыг төлөвлөсөн. Африкийн сафари аялал үнэтэй шүү дээ. Нэг хүний дор хаяж 7-8 мянган доллар гэж яригдэн, тий. Тэр чинь зөвхөн аялал шүү дээ. Тэгээд нэмэлт зардлууд өшөө гарна. За ингээд ер нь бол яг уу сафари аяллыг бол хийсэн. За энэ Лимпомпод тухайн үед ан хийх зөвшөөрлөг өгсөн байсан юм байна. Тодорхой амьтдад. Яг энэ ч бас нэг мөнгө олох арга л да. Тэгээд Маркийн хувьд бол яг уу Tesco Яша гэдэг нэртэй хоёр нохоотой. Тэр хоёр нохоогоо аваад алхахаар шийдсэн байна. За явхаас өмнө эргэн тойронд аюулгүй байгааг нэлээд олж анзаардаг. Удалгүй ингээд жоохон явж байгаа холгүйхэн анааш байгааг хардсан байна. Тэгээд ер нь нэлээд хол зайтай биш учраас өөр нэг санаа зовоо. Марик бол яг нэг аюултай санагдаагүй юм шүү. За ингээд тэр үед анаашнуудын дотор нэг зулцахтай их анааш байсан гэж байгаа. За хоёр нохоо шууд зулцгыг хараад боргож гисэн байна. Хоёр нохоо. Тэнгууд тэр ээж бол зулцгаа хамгаална шүү дээ, тий. За энэ үед нөгөө Марик чин дакоч нь үстэй. Нохтой салгаж авахын тулд. За энэ үед анааш бол Марик руу дайсан байна. За тэгээ анаашны үед бол өшгөлдөг гэж байгаа. За тэр анаашны одоо туурай гэх юм уу да. Тэгээ одоо тэр волейболын бөмбөг шиг. За тэгээ тэр жинтэй том амттай ингээд хөлөө хөрчтэй саваад өшгөлөх юм бол одоо бид нэг адуун төшгөлүүлэг байх нь шүү дээ. Одоо анааш нь төшгөлүүлж шүү дээ, тий. За дуусаа гэж. Юу нь бол аимшигтай. Тэгээд хэмжээнд бол волейболын бөмбөг шиг юм том тийм тий. За тэр чинь айгүй том биетэй өндөр одоо нэлээд бяр чадaltaй амтан байх гэдэг шүү дээ. Бид нэг адуун төшгөлүүлж гэсэн, морин төшгөлүүлж гэсэн аимшигтай. Тэгэхэд чинь тэрнээс нэг хэд дахин л гэж бодохгүй тий. За анаашид бол дэвсэлдэг гэж байгаа. Одоо унах юм бол дэвсэлдэг, одоо өшгөлдөг. Хөл мөлөр бол амар өшгөлдөг. За туурай нь бол нэг тийм том хэмжээтэй. Цохилтын хүч бол аимшигтай орж идэг гэж байгаа. За яг энэ бужигнааны дунд яг хөлөөрөө ингээд одоо өшгөлөхөд бол Марикэд толгоор өшгөлсөн байна. За ингээд гавлан цуурсан. Ер нь бол Марик бол газар дээр насурсан. Ямар ч одоо хариу үзүүлэх боломж байна. За нохтууд бол ерөөсөө дэмий уцхаас өөр хийж чадаагүй. За энэ шууганыг бол нөгөө ах нь Марикийн ах Ханс анзаараад ингээд одоо за энэ эвгүй юм боллоо гэдэг шууд ойлгосон. За ингээд хууль үүснийхэн дуудсан. Газар дээр нь ажилласан. Шууд л юу болсон тодорхой байсан. Ингээд энэ хэргийг бол зулгүй явуулах гэж дүгнээ шууд хаасан байт. За Марикийн гэр бүлийнхэн бол байгаль хамгаалагч ямар ч байсан тэр ээж анаа шиг бол буруутгаагүй. Энэ амтан бол өөрийн зөнгөөрөө үр төлд нь аюул учирж байна гэж үзсэн учраас хамгаалахын тулд тэгсэн гэдэг дээр бүгд санал нийлсэн. Тэгээд янз бүрийн шүүх, хурал, мурал, янз бүрийн хил ам мөнгө нэгсэн байсан янз бүрийн болоорс болоогүй. Энэ хэрэг дээр. Энэ удаагийн дугаар дээр ч сонь сонь амтан тий. Хамбага халиумбог хунт гэж яг шиг тий. Одоо тэгээд анааш орж ирж шүү дээ. За одоо дараа нь яригдах нэг хэрэг байгаа. Энэ хэрэг бол харин их эвгүй амтан ба могоо. Них гайхгүй. Тий. За могоо та дугаар бид нар өмнө бас хийж ирсэн учраас могооны талаа илүү танилцуулгуудаа зогсоё. За ер нь гэхдээ хүн болон могооны харилцаа бол ер нь их тийм
сайн бол байдаггүй анханасаа тий ер нь эвгүй тий тухгүй үлгэр домог болон хууч яриан дандаа тийм эсрэг дүрийг ер нь могооч өөрөө тийм муухай хортой эсрэг талын юм бэлэг тэмдэг болж байгаа. Одоо манай Ивагаас эхлэв. Манай одоо Улаанбаатар нөө бэлэг тэмдгээс хангаар дамжин могоо зүүцсэн байдаг шүү дээ тий гих мэтчил ингээд за могоо гэхдээ бас зарим ард түмний хувьд бол эр зориг хүч чадал эрдэм ухааны бэлэг тэмдэг гэж бас явдаг. Янагуй нөгөө могоочд дорны одоо зурхаад бол могоочд төрсэн хүнийг их ухаантай хүн гэж саруул ухаантай хүн гэж үздэг шүү дээ тий. Эрдэм ухааны бэлэг тэмдэг гэж үздэг юм зүйл. За могоод зориулсан сүм бас зүүмнүүд Азад байдаг юм байна. Нөгөө юуны чинь амгаах ухааны бэлэг тэмдэг чинь. Тий бас могоочтой ингээд юу орооцсон могоо байдаг шүү дээ тий. За зарим оронд бол могоо бол ариун амьтан. Дахин шүтэн. За манайх бол ер нь могооноос бэргэн айн. За тэгээд нөө лусын амьтан гэж үзэн дээ. Тэгээд юун тэр алж идэх мэдэх тийм бол байхгүй шүү дээ. За ер нь бол үеийн үед л анхаарал сонирхол татсаар исэн юм амьтан л да. За харахад л мөлхөж гэдэг шууд одоо тий ойлгомжтой. За могоог хараад л бол айц давтна. Маш хурц хараатай амьтан харин дүлий. Юусэн могоо сонсдог. Тийм үү? Тий, огт сонсдог. Бүх могоо махчин. За үсэддэг могоо гэж байхгүй. Тэжээлийн бол бүхнээр нь залгина. За сээр нурууны хувьд нь уян хатан, хавиргууд нь ингэж одоо маш чөлөөтэй салж нийлж хөдөлдөг ингэж уян. Дээрс нь олзуулах хамтнаа залгидаг учраас ингэ томордог учраас тэлдэг учраас хавиргууд салдаг. Тэгээд ам нь ингээ ангаахаараа том олцыг оруулдаг. Ялангуяа тэр том могоонууд ингээ ангаа загилж байгаа ингээ хүнтэй жишиж айцсан бол чи яг нэг суултаар 3 бүргэр давхарс тавьж байгаа амрууга хийж байгаа юм шиг тэгж одоо ирүүний ясмаас салдаг. Ийм одоо зохиолтой юм байдаг байна. За могоо гэдэг амтны хувьд бол өөр төлөө асарж өсгөх гэсэн ойлголт авах. Яг зүгээр зарим авраг могоо бол өндгөө ороож дарах маягаар ялангуяа анаконда ч юм уу дарж өсгдөг байна. За могоон хорны үйлчлэгээ бол янз бүр. За могооны нас хэмжээ, биеийн хэмжээ зэргээс хаана хадсан бэ гэдэг хүний хаана тэр хазуулсан хүн нь хаана хазуулсан бэ гэдэг мэдгээс хамаарч үйлчлэх нь янз бүр байдаг. За ер нь бол нэлээд эвгүй. Зүүнүүд Аз бол Африкт бол могоо татгуулж өгөх тохиолдол нэлээд байдаг. За могоо татгуулах тохиолдол тэр хэсэгт боол тавих, цусыг одоо хайлуулах, сойх холдуулахгүй байхтай. Хацуулсан тэр хэсгийн хэсгийг бол ариутсан хурц мэдсээр зүсэлт хийх гэх мэтчлээ одоо цусыг гадагшлуулах хэрэгтэй гэж ерөнхийдөө зөвлөдөг. Зүрхэнд очил болдог юм байна. Зүрхэнд очих бол тэгэл зүрхний үйл ажиллагаа яагаад тэгэл зүрх байхгүй болно гэсэн тэгэл хүмүүс хэлсэн үг шүү дээ. За ер нь бол энэ аргуудыг бас нэг тийм үр дүнтэй аргууд биш юм байна гэж сүүлийн эмчнэр бол үзээд байгаа. Одоо ингэж нөгөө тэр хэсгийн махыг ногтлж авах, махтай цусыг ханах гэдэг юм те. Ер нь бол могоо татгуус үүнийг бол сүүлд нэг тиймэрхүү юунууд гарцсан байсан. Толгоогоор нь гудаалгаж хөдөлгөөнгөө хэвтүүлэх хэрэгтэй. Бүлийн зүйлсийг сайн уух хэрэгтэй. Ялангуяа бүлийн ус мус нэлээд сайн уух хэрэгтэй. За энэ нь бол яг толгоон цусан хэмжээг нэмэгдүүлж хорыг сарамжуулах бас нэмэр болдог гэж үздэг юм байна. Хатгуулсан хөл гарыг хөдөлгөөнгөө байлгах нь зүйтэй. За ер нь бол тэр авд бас ингэ тариураар тэр авийн цусыг сурвалж авбал бас сайн гэж Бразилийн эмчнэр бол тэгж зөвлөд юм байна. За тэгээ ер нь бол бүхэл зөвлөгөөний эцсийн юм гэж болж л өгвөл эмнэлэгт. Эмнэлэгт тэр анхны тусламжийг бол хэцүү гэж. Болж л өгвөл эмнэлэг бараад болох хэрэгтэй. Тэгвэл одоо ерөндөө мөрөндөө нь олдох юм арай нэг эмчилгээний арай. Ер нь ямар ч могоо татгуулсан тохиолдол. Ер нь бол тийм байт юм байна. За могооны аж ахуй гэж бий. Одоо манай зөвгийн аж ахуй гэдэг шиг могооны аж ахуй гэж байдаг юм байна. За энэ могооны аж ахуйгаар юу хийдэм бэ гэхээр одоо ер нь дорн дахны ангаа авахын бол могоон хорыг бол эм болгон ашигласаар ирсэн тийм ээ. За могоон хорноос гаргаж авсан эм бол эмчилгээний өндөр ач холбогдолтой мэдрэлийн тогтолцоог ерөнхийдөө сайжруулдаг гэж үздэг. Одоо могоон тосмос гэдэг одоо Таиланд, Маяланд, Вьетнам дэвж явахдаа могооны зурагтай тосмос ингээл Америк байдаг шүү дээ эмчилгээний тийм. За тийм зүйл нэлээ хэрэгэлдэг. За ялангуяа энэ зүүнүүд Азийн Бразилийн Сан Пауло хотод дэлхийн одоо анхны могоон ерөндөг гарах судлах байгууламжийг бол 19-р зууны сүүлчээр байгуулагдсан гэж үздэг. Энэ бол дэлхийд анхдагч гэж тооцогддог. Тэрнээс хорын ерөндөг гаран авч одоо эмчилгээнд хэрэглэх тэгээд одоо буцаагаад одоо могоонуудаа тавих ийм л одоо зүйл хийдэг юм байна л да. За могоон хорыг тисч гарах чадвар амтан болгонд янз бүр. Тухайлбал зараа тийм үү. За зараа юу хоёрыг харьцуулж байгаа? Дельфин хоёрыг. Одоо галим гэж ярьдаг тийм монголоор тийм. Могоон хорыг тесвэрлэх чадвараараа зараа 40 дахин их байна гэж байгаа. Зараа ч ерөөс нь могоотой алддаг амт байгаа. Бариад ичдэг шүү дээ зарим тохиолдолд. Тэгэхээр нэг юу одоо мангуст гэдэг нэг амт байдаг. Тэр бас могоон орон тесвэртэй байдаг юм. Гэх мэтлэн ингээд тесвэртэй амтд байд юм байна. За тэр Бразилийн Queimada Grande гэх газар нэг арал байд юм л да. Энэ арал бол ерөөсөө тэр хүн ойртдог арал биш. Ерөөсөө бүгэн эндээс хол байхыг л хүсдэг. Нэг ч хүн байхгүй. Нэг ч хүн байхгүй. Могооны арал. Тэр бол могооны арал. Тэр бол ерөөсөө тэр арал дээр ер нь их л амьдралаасаа уйдсан ч юм уу эсвэл тун зоригтой үйлдэл хийж очно гэж байна. За энэ арлын нөгөө нэр нь могоот арал.
За үхлийн арал гэдэг нэртэй бас нэг юм хэд хэдэн бэл. За байрлалыг нь арлынх нь газар зүүн өгөгдлийг нь авч үзэх юм бол маш их шивгөө тэгээд жүнгэл. За тэгээд маш их модтой. За баг хүн очдоггүй учраас тэндээс нөгөө банан, манан одоо нөгөө жимс уустай янзын ургана. За хүний гарт өртөөгүй ийм үзэсгэлэн сайхан байх. Хүн очихгүй юм ч одоо яг. Уг нь маш сайхан. За энд биш үү? Нэг ховор могоо байдаг нь тэр алтан сэлмэн могоо гэж. Одоо тэр яг латин нэр нь үлдээж байгаа юм да. Botropus insularis гэж байгаа. Тэр нь одоо тийм ийм шаргал өнгөтэй, алтан өнгөтэй ийм толгойн ийм сэлмийн үзүүр шиг ийм хэлбэртэй ийм могоо байгаа. Тийм одоо их тийм зөвхөн тэнд л амьдардаг могоо. Өөр хаанч байхгүй. За олон мянган жилийн тэртээ яг энэ газар их аралтайгаа холбоотой байж байгаа усанд автаад улмаар болоод аалууд салсан. За тэгээд энд нөгөө байгалийн дайсан байхгүй. Тэр могоонууд чинь тэгэхээр өстө супер урдаар өснө үстэй нөгөө нөхдүүд чинь. За ингээд энэ арал дээр бол хүмүүс ус оройтой. За Бразилийн тэнгисийн зэргийн жилд нэг удаа очдөг гинэ. Бөө юм болчихж очдөг. Яг гэж очдөг л гэрэл цамхахын зас. Тэнд нэг гэрэл цамхахтай юм. Замнад дохоо өгдөг. За тэрийг засах гэж за ястаа нэг шилмэл цэргүүд нь очсон юм байна л да. Энэ арал бол өөрөө яг Бразил иргээс нэг 100 орчим километр зайтай. За тэгтээ энд нэг бизнес явдаг. Ямар бизнес явдаг гэхээр энд байгаа могоог барьж авч ерөндөгийн зах гэж оролддог нөхдүүд байд юм байна. Бразилчаас амьдрал хэцүү шттэ. Хулгаагаар. Тий, хулгаагаар. Тэгээд нөхдүүд их очин л доо. Энэ могооны ерөндөг хар зах дээр одоо ингээд энэ могоо нь өөрөө одоо ингээд маш ховор могоо шттэ. Алтан могоо маань. Хар зах дээр энэ могоог амьдаар нь барьж авч зарж чадах юм бол $30,000 үрд ингээд нэг могоо. Тэгэхээр $30,000 тий 100 сая төгрөгөө шүү дээ одоо. Нэг могоо арчил байрны урьдчилан олчих гэдэг шүү дээ. Тэгээ манад бол тий. Тэгэхээр нөхдүүд азаа удтай байна л да. За ер нь явъя гэдэг. За энэ арал дээр тоолсон байгаа. За энэ арлын хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс 206 м гэж байна. За нэг их тийм өндөргөө. За нийтдээ нэг 430 могоо байгаа гэсэн тооцоо гаргасан. Гэхдээ яг сүүлийн үед нэг тоолоод нэг 4,000 могоо байна гэсэн тооцоо гаргасан байна. Ингээд за тэгээд энэ могоонуудыг бол яг биологч гэж байгаа нэг өрсөлдөгч байхгүй учраас цус ойртох могоонууд ч ерөөсөө маш олон учраас цус ойртох юм бол бас болдсон байна гэдэг. За энд бас хоргүй могоонууд бол байдаг юм байна. Гэхдээ ер нь бол энэ эзэд нь бол энэ могоонууд гэж байгаа. 1900-аад оны үед орон нутгийн нэг загасч 1990-ад онд ч тийм орон нутгийн нэг загасч энэ авд явж байгаад нэг юм модон дотор банан ургацсан байхыг олж хараад энэ бананаас нь хэдийг авчий гэдэг. Тэгээ хараа түүх хэршсэн. За тэгээд юу тэр загасчин бол ингээд могоо татгсан. Тэгээ өөрөө ингээд ингэсэн гэж байгаа. Тэр могоо ингээд хазж байгаа юм мэддэггүй нэ. Ерөөсөө ингээд нэг ингээд зөөлхөн чимхэд авах шиг л болдог гэж байгаа. Ингээд нэг зөөл. Тэгэл болоо. Тэр хүн юу н анзаарахгүй. За тэгээд ерөндөг бол байхгүй. За тэгээд энэ могоон хор яаж үйлчлэх вэ гэхээр могоон ч хорууд өөр шүү дээ. Одоо мамба могооных нэг өөр, наж могооных нэг өөр тий. Одоо өөр ямар ч үгүй тий. Одоо хор жонорт могоох нэг өөр ч гэдэг юм аа. Энэ могооны хор болохоор ерөнхийдөө 5 цулын чинь хайлалт юм байна. Пөх. Тэгтээ та амьд байгаа шүү дээ. Та амьд байгаа байхгүй. Тэгтээ 5 цул чинь хайлна. За ер нь бол нэг 30-аас 40 минутын дотор маш их шаналж өгнө. Одоо ер нь бол аимшигтай өглөр өгнө. За энэ арал дээр 1 м квадрат талбайд 1 могоо таардаг гэж байна. За ер нь бол ер нь могоогүй газар гэж байхгүй. Ерөөсөө битүү могоо. Ингээд ширээн дээр л ингээд нэг байгаа. Энэ ширээ ингээд байлаа гэхээр эдний могоо найдвартай байж байгаа. Тэр нь газар дээр ч байдаг юм биш. Модон дээр ч байдаг. Ерөөсөө ингээд дотор явж байгаа ч одоо дээр мэр ч ингээд байж гин гэсэн үг тий. А тэгэд энэ юугаар хоолтой гэхлээр жижиг босод могоо болно. Тэнд хамгийн гол нь тэнд ирдэг нүүтрийн шуудаар нь хоолт юм байна. Тэнд чинь тэм нэг шуудаар хоолдог учраас модон дээр маш сайн авирдаг. Тийм ээ. За ер нь бол ингэ тийм байна. Энэ могоо тэр хатгуулсан бол та ерөндөг авахгүй бол 10 минут амьдрах хугацаа байгаа. Гэж үзтээ байна. 10 минутаас ерөнхийдөө бол ингээд хоошоо бол ер нь найдварсан тасарна. За энэ загас чинь бол ингээд могоо татгуулж байгаа. Сүүлд яг цогцын нөгөө завин дээр нь олсон байт. Далайчд. Тэгэд энэ явдлаас хойш 20 жилийн дараа яг энд юу яд юм бэ л да. Гэрлийн янзалдаг. Тэгээд гэрлийг засахаар болсон. За энд тэр нэг залуу ингээд гэр бүлтэйгээ ирсэн байгаа юм л да. Засахаар ирсэн байгаа. Тэгээ нөө нэг хөлөг онгоц ирэхээр гэрэл асах хэрэгтэй байхгүй юу тэр чинь. Тэгээ одоо ингээд тэгэхсэн чинь гэрэл нь байдгүй. Тэгээ яагаад нь гэрэл мэл асахгүй байгаа юм бол тэгээ докко очиод үзсэн чинь тэр залуу яг ихнэр бахан хүүхдүүдтэйгээ ирсэн. Тэгээд очиод үзсэн чинь бүгд могоо татгуулж асуусан гэж байна. Ерөөсөө байран дотор могоо орж ирээд бүгдийг хатцсан. За ер нь бол энэ могоо бол яг ерөндөг ховртой. Тэгээд юу яаж байгаа юм л да. Ер нь та тэр арал дээр очих юм бол ер нь тэгээд 300 градус ер нь могоо харна л гэж бодох хэрэгтэй гэж байгаа юм л да. Тэгээд тэр
яг могоо судалдаг хүмүүсийн хувьд бол энэ л жинхэнэ мекка гэж байгаа байхгүй. Яваад ингэ газар үүтэй. Тэгтээ тийш очдог зоригтой амтан байхгүй. Орон нутгийн загасчид бол тийшээ хоорондоо ярдсан билээ. Нөө Загастан гэдэг нэг завимчин суугаад би тэр арал дээр бууж ирэхлээр нөгөө завимч явахгүй гэдэг нэ. Гэт энийг юм уу явахгүй. Би тийшээ явахгүй гэдэг. Тэгээ ууралдаг гинэ. Тэгээд завимчтай хооронд тийм яриа гэдэг. Зөвхөн тэнийг хүндэл тийшээ очно гэдэг. Тийм яриа хүртэл ингэ гарчихсан. За энэ дээр ер нь яаж ч мөнгө амсан хүн явдггүй гэж байгаа тийм. Ер нь бол явахгүй. Гэхдээ яг нь явдаг нөхдүүд бол бий те. Тэгээд яг энэ дээр нэг аюул байгаа нь бол Бразилийн их газар дээр юм нүүдлийн шуурууд ерөнхийдөө устж өгөө болж байгаа учраас энэ дээр ирэх шуудын тоо бас багасж байгаа юм зүйл тоглоос байт юм байна л да. За тэгээ энэ ардлыг ч нөө могоонуудын гол холон шугуу шүү дээ. Чинь одоо популяц нь багаснаа л гэсэн үг шүү. Тийм тэгэл одоо тэгэл эвгүй болж эхэлнэ гэсэн үг те. За Бразил улсад жилд 30 мянган хүн могоо татгуулдаг гэсэн юм тоо байна. Жилд. Тэгээд тэр 30 мянган хүн дотроос 3 мянган нь бол нас ордог гэсэн юм. Одоо 11 нь шүү дээ 11 нь нас ордог гэсэн ийм одоо тоо бол гаргасан байдаг. За тэгээд ийм учраас одоо нэг могоо бол хүнтэй их ойлгох тулаад шүү дээ. Ингээд жилд 30 мянган хүн гэдэг чинь одоо хоногт нь хуваалж бас хөөрхийн тоо гараад байгаа байхгүй тий. Тэгэхээр ер нь л ингээд нэг могоо татгуулдаг тэр нь ерөндөг нь хэрэг болдог нэг юм бизнес тэнд байгаад байгаа учраас энэ арал бол яг нөгөө жоохон нэг тийм азаа үзээд бизнес хийчих гэсэн нөхдүүдийн хувьд бол аюу том юу байгаа гэдэг төдөөс нь өндөр байдаг тий. Ийм одоо ийм сонирхолтой ийм газар байд юм байна. За сэлмэн соёотын алтан могоо нэг удаагийн хатгалтаар шахаж байгаа хор нас биеийн төрсөн 3 үныг өхөлт хүргэх чадaltaй гэж байгаа. Ийм одоо хүчтэй хор ялгарулдаг ийм одоо юм. Тийм учраас энэ могооны одоо ч гэсэн энэ хорыг нь ер нь одоо судалж ерөнгийг нь гаргаж авах ажил бол нэлээд том компанид ажил болж өрнөж байгаа ийм сонирхолтой одоо зүйл байна гэж. За ингээд өнөөдрийн ярих ийм 5 яриг маань энэ байлаа. Нэг нь одоо хандгаа байлаа, халуун бууг байлаа, хун, за анааш, тэгээд гүрвэл 6 явсан байна. Гүрвэл, монитор гүрвэл, за тэгээд одоо могоо гэсэн юм. Тэгээд өнөөдрийн дугаарыг бэлтгэхэд бол нэлээд олон их сурвалжуудаас орчуулах хэрэг гарсан л та. Тухайлбал одоо нэг Untamed Animal Attacks гэдэг чинь тийм. За тэрнээс бас подкастнаас бас дугааруудыг авч ашигласан. Scary Animal Attacks гэдэг дээр бол бас 2 дугаарыг ашигласан. За Sabunaivin сонирхолтой амьтан судал гэдээ бидний бас нэлээд ашигладаг байсан номыг ашигласан. Намсраан амьттаа гэж сонин шүү гэдээ бас номыг бас ашигласан. Тэгээ Charlotte Wallenberg-ийн сонирхолтой амьтан судал гэдэг номыг бас ашигласан. Тэр сүүлд гарсан бид нар номын өдөрлөгийг худалдаж авсан Jamie Ambrose, Derek Harvey нарын бичсэн тэр амьтдын нуусдаг ертөнцөөр гэдэг. Тэр номоос бас амьтдын тухай авсан бол биолог гэдэг одоо соён бос гаргадаг нэвтрхий толигддаг штэ цуурал тий. Тэрний биолог гэсэн одоо бүтээлийг ашигласан. За мөн хятад хэл дээрээс Coppadodon буюу аимшигтай амьтд гэдэг энэ одоо нийтдээ бараг 7-8 их сурвалжийг ашиглаж өнөөдрийн амьтантай дугаарууд бүтлээ. За миний хувьд бас маш сонирхолтой байлаа. Энэ одоо бүр төсөөлөхий аргагүй амьтад хүн рүү халдсан тохиолдлууд байна шүү дээ. Тэгээ одоо бид нар нөгөө нэг арслан бар бүгдийг ярьцсан болохоор одоо тийм ээ одоо хүн руугаа орж шүү дээ. Нэг сонирн биш байгаа бах тий. Одоо тэгээд бас мэдээж нөгөө гой түүхүүдгээ сууг мөг та бүхэн бас тэр гой түүхүүдгээ сууг үзээ. Тэн дээр бол одоо нөгөө амьтны ертөнцийн алан хятаа нэг бол үнэхээр гаргадаг шүү дээ. Маш одоо сонирхолтой байлаа тайлбарлсан байгаа. Тэгэхээр бол ийм одоо нэг тэгж хүний нүдэнд өртөд байдаггүй тий. Сэзэгт одоо буугаад байдаггүй энэ амьтдыг бол өнөөдөр сонгон авч та бүхэндээ хүргэлээ. Ингээд сонирхолтой байсан байх гэж дайдаж байна. Дэлгэр хоттой бас баярлалаа. Энэ их ажлын хажуугаар бас ингээд цаг гаргаад хүрэлцэн ирсэнд таатай байна. За ингээд болсон явдлын 6 сонирхолтой дугаарыг Батмөх ах маань ярьж өглөө танд бас маш их баярлалаа. За тэгээд дараагийн дугаараараа дахиж уулзлаа. Түр баяртай.